Эрдэм төгс сургуулийн хамт олон 26 дахь хичээлийн жилдээ ном хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Тус сургуулийн 6-аас 7 дугаар ангийн сурагчид хамтран Монголын нууц товчоог видео хэлбэрт оруулан бүтээжээ. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн Эрдэм төгс сургуулийн хамт олон номын хурмын өдрөө үндэсний номын сандал зохион байгууллаа. Энэ удаад сурагчид Монголын нууц товчоог өөрсдийн төсөөллийн ертөнцөөрөө бүтээж мэдлэг оюунаа тэлсэн байна. Ном уншиж бичгээс илүү дүрс бичлэг ойлгож ер нь альваг ойлгодог болсон. Тэгээ яг тэрэн дээр тулгуурлаад манайх бол видео төсөл хийсэн. Энд болохоор Монголын нууц товчоо 1-ээс 12 дугаар бүлгийн тавьж танилцуулга мөн номыг хэрхэн өвдөлтөд юмших вэ гэсэн юм видео бэлтгэн зөвлөмжөө бэлтгэсэн. За манай сургууль 26 дахь хичээлийн жилдээ ном хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. За энэ хөтөлбөрийн хүрээнд манай сургуулийн 6-7 дугаар ангийнхан үндэсний төв номын сантай хамтарч номын хурмаа хийж байна. За энэхүү төсөлд маань нийт 50 орчим хүүхдийн 10 багийн төсөл дэлгэжиж тавьсан байна. За хүүхдүүд маань төсөлд хичээл гэдэг нь одоо юуг агуулж байгаа гэхээр бид нар энэ 7 дугаар ангийн одоо сургалтын хөтөлбөрт заасан түүх, нийгэм, газар зүй, иргэний ёс зүйн боловсрол, цаашлаад үржлэг урлаг, дизайн технологи, мэдээллийн технологи гэсэн багш нартайгаа хамтраад хичээлээ интеграцчлаад за Монголын нууц товчоог өдөр бүрийнхаа 20 минутын ном уншлага хүрээнд уншаад бүтээлч тэмдэглэл хөтлөөд за тэгээд тэр 10 төслийн баг маань нууц товчоотой холбоотой 10 одоо төслийг зохион байгуулсан байгаа. Тус сургуулийн 6-аас 7 дугаар ангийн 50 орчим сурагчид 10 багт хуваагдан өөрсдийн төрлөөр бүтээл төрөвжээ. Тухайлбал багууд зурагт хуудас буюу постэр хийх, сэдвчилсэн хөлөгт тоглоом бүтээх, асуултын карт хийх зэргээр өөрсдийн санаа бодлоо бүтээл болгон гаргажээ. Тус номын хурим төсөлт хичээлийн тайланг зохион байгуулахад Эрдэм төгс сургуулийн захиргаа, үндэсний номын сан мөн тус сургуулийн эцэг эхийн зөвлөл хамтран ажиллажээ.